Энэ сэдв байна. Сул талаа хүлээн зөвшөөрөхийн гайхамшиг гэж байгаа. Гайхамшиг болох гэдэг байна. Гэхдээ сул талаа хүлээн зөвшөөрөх үед бид нар бүгдээрээ сул талтай тий. Бүгдээрээ сул талтай. Яг ингээд сул тал гэж хоёр үг бичээд ингээд за энэ та нарт байна уу гэх юм бол бүгдээрээ гараа өргөөл. Бүгдээрээ байгаа. Би сул талтай гэж хэлж чадна. Ямар ч нөгөө нэг дотороо тийм зөрчилдөөн байхгүй. Байгаа. Би сул дорой хөө гэж хэлж чадна. Харин яг ингээд таныг ингээд зогсоож байгаад нэг нэгээрээ ингээд чи ийм сул талтай, ийм талтай, ийм юм хэлж эхлэх үед дотор ингээд нэг юм гэдэг нэг мэдрэмж өдөгдөөл эхэлнэ. Сонсох болгоно. Нэг сул талаа сонслоо, нэг ачаагүй байдлаа сонслоо, нэг хөгийн байдлаа сонслоо. Дотроос нэг юм ингээд авалзаал ингээд нэг сонирм мэдрэмж төрөөл эхэлнэ. Хүн болгоны хувьд, бүх хүний хувьд мэдээ Есүсээс босд хүн болгоны хувьд. Тэр зүйл нь яагаад тэгдэг вэ? Юу вэ гэхлээр нөгөө он сургаалын маань ихэнд байгаа гэмт мөн чанар байгаа даахгүй. Бидний дотор нэг юм бурхныхаар өөрчлөгдөхөд үнэнтэйгээ нүүр тулахад үгүй би миний л зүү та нар яагаад надад дайраад байгаа адилхан байж гэдэг гэдэг нэг авалцдаг юм гэл гарч ирээд байдаг. Тэр нь болохоор тэр гэмт мөн чанар одоо энэ он сургаал дээр бол язгуурын завхрал гэж яриад байгаа. Бүх хүний бүх оршихуйда тэр гэмт мөн чанар Адамын гин нүглээс болоод биднэрт ингээ бүгдэнд маань ингээ дагцсан ноёлж исэн итгэж болсны дараа ноёрхол нь байхгүй болсон боловч нөлөө нь байсаар байна. Насан туршдаа байна. Тэгээд тэр хамт ингээ оршоод байна. Мэдээж нөгөө тал зэрэг бас нэг хүч оршиж байгаа. Гэхдээ дандаа биднэрт ингэж дотроос ингээ гэдэг юм гарч ирээлэн гэсэн. Бурхны яг Библийн дагуу зүв зүйл хийхэд хүртэл гэл нэг юм ямар нэг юм. Тэгэхээр Библиэлд хардаа Библийн туршид ингээд харахлаар заяа. Бүх бааtruуд маань гаргасан алдаа болгоно нь дандаа яг энэ асуудлаас болж байгаа. Ерөөсөө яг бурхан тэгээрээ ингээрээ галаахгүй тодорхой харуулсан байхад тэр хүн өөрөөрөө юм хийгээл бодоол эхлэх үед шууд дуусч байгаа. Нөгөө нэг татвар нь байгаа гимт мөн чанар нь гарч ирээл тэгэл тэр хүнийг ингээд шууд болж үтэхгүй замаар ингээд аваа явчихж байгаа. Жишээ нь бид нар тоо бүхий хүмүүсүүд дурдвал Адам жишээ. Адамын сул тал нь юу юм? Сул тал нь юу вэ гэхээр Адамын бүх зүйл дээр Адам сул талтай. Эхлээл Адамыг бурхан бүтээхдээ зүгээр шавар. Сул талмалж ярихгүй зүгээр юу ч биш. Хинч биш юу ч биш зүгээр. Нэг юм энэ хүнд энэ амьтанд нэг сул тал байна гэж ярьдаг шүү дээ. Тэгсэн чи юу ч биш зүгээр нэг юм шороо. Тэгж бүтээсэн хүмүүсийн хүмүүсийн. Гим нүглээс бүр өмнө ярьж байгаас тэгээ сул. Тэгээд бурхан амин амьсгалыг ариун сүнсээ тэнд өгж амьд оршиж болохгүй бол хинч биш зүгээр ачаагүй ингээд юм байгаа байдал ийм сул дорой. Тэгээ бурхан түүнийг амьд оршигч болгоод өөрийнхөө дүр төрхөө бүтээсний дараа одоо арай өөр болсон байлгүй дээ. Одоо сул дорой байхаа болоод одоо хүчтэй болох байлгүй дээ гэсэн чинь бас үгүй. Бүх зүйл нь үргэлжлүүлээл бурхнаас хамааралтай яг хэвээрээ. Бүх зүйл нь 1 секунд амьдрах уу, зүрхэн зохилох уугүй гэдэг нь дандаа бурхнаас хамааралтай. Тэгэхээр яг энэ бурхнаас хамааралтай байдлыг ингээд одоогийн сатанаа бий болгосон дэлхийн стандартаар харах юм бол сул дорой, сул тал байхгүй. Чи ингээд нэг юмнаас хамаарат байгаа юм уу? Нэг юмнаас боочлогдоод чи өөрөө амьдралынхаа эзэн болохгүй ингээд наад чинь сул тал штэ, сул дорой байж штэ гэж хэлнэ гэсэн. Яг дэлхийн өнцгөөс харах юм бол гэтэл Библийн өнцгөөс тэрийг нэн сайхан гэж хэлсэн. Сул дорой байдлыг бурхнаас хамаарж байгаа тэр байдал. Тэр нь хамгийн тодорхой харагдана юу гэхээр Адам өдөр хоног секунд тутам зүрхэн зохилж амьд явах хэсэг нь юунаас хамаарж ирсэн бэ гэхээр бурхны үг тушаалыг нь биелүүлэх үед л амьд оршино. Шууд биелүүлэхгүй байх юм бол шууд үхнэ. Тэр утгаараа бурхан эхлээд сайн сайхныг идэл чиргэлээрэ гэсэн дараагаар нь энэ модны жимсэд битгий идээрээ идвэл үхнэ буюу идлээ шууд гэж үхнэ гэсэн. Тийм сул дорой, тийм хамааралтай, сул талтай, сул доройгоор бүтээгдсэн гэсэн. Тэрийг гол нь бурхан нэн сайхан хэлсэн байгаа гим нүглээс өмнө. Тэгэхээр сул талд маш чухал бүтээлийн зарчим явж байгааг бид нар анзаарч байгаа Тэгээд тэрийг иддэг. Хазаал идсэн чинь яадаг вэ гэхлээр шууд үх ёстой. Мэдээж гэтэл бурхны нэгүсэл орж ирээд Адамын оронд тэр нэг хург, тэр нэг амьтныг алаад тэгээд Адамыг ингээд тэр амьтны дүрт оруулаад ингээд халахлаад тэгээд нэг арай гэж амьд үлдчихэж байгаа нэгүслэр. Энэ нэгүсэл нь ингээд насан туршид нь халахлж явж байгаа. Тийм сул дорой. Бурхны оролцоогүйгээр бүтээлийн өмнөч гим нүглээс өмнөч бурхнаас бүрэн хамааралтай, дараа нь ч гэсэн бурхнаас бүрэн хамааралтай бидний юм хүмүүс байгаа. Тэгээ энэ өөрөө сул тал гэж хорон муу ертөнц хэлдэг.
Бурхны зүгээс болохоор энэ сул тал нь ерөөл байгаа. Одоо жишээ нь хардаа ингэ Адам өнөөдрийн сэдвийн дагуу сул талаа хүлээн зөвшөөрсөн бол гим үлдэхгүй байх боломжтой байсан. Одоо жишээ нь ингээл те нөгөө хоёр чинь ингээл байж исэн чинь сул дороогоо мэдээд ингээ байж исэн чинь юу ч ойлгодгүй үхэл гэж юу юм бүү мэд те библи судлаа баахан гой номлолцсон те энэ модны жимс идэх юм бол үхэн те би бол чамд хайртай ингээ хамтдаа тэгнэ ингээ баахны үг чинь номлол штэ баах юм сонсоол тэгэл тэгсэн юу гэж ойлгоогүй үхэл гэдэг үг нь яг юу юм тэгээ идэхээр яагаад энэ бол идээд энэ яагаад болдгүй энэ шалтгаан юу юм бүү мэдэхгүй ийм сул дорой библи судлалын мэдлэг байхгүй хүн бодит байдалтай байсан байгаа байхгүй тэрийг хүлээн зөвшөөрж исэн бол яах вэ гэхээр могоо ирээл бас нэг библийн дагуу бол буруу хэрэглээ нь бол залтай гэж ярьж байгаа тий. Зөв нь бол мэрэгүү ухаантай. Та нар могоо шиг мэрэгүү ухаантай бай гэж байгаа. Тагтаа шиг. Харин дайсан хормоо ашиглахтаараа тэрний зал занг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг могоо амьтад дундаас хамгийн залтай нэг итгэхэд нэрэнгүүтлээ шууд бурхан ингэж хэлсэн нь энэ чинь тэгсэн штэ гэдээ ингээд мэтгэлцээд асуугаад ирсэн чинь Адам юу хоёр яаж байгаа гэхээр наадах ч бол ийм гэд бодоод эхэлж байгаа байхгүй. Сул дорой байдлаараа биш дүр дороод эхэлж байгаа шууд хүчтэй юм шиг мэддэг юм шиг би энэ дэлхийн ертөнцийг захирч байгаа библийн дагуу шүү дээ тийм би мэднэ юу нэ асуулт чи юу нэ тийм бурхан ингэж хэлсэн ингээл яриад ингээл юу ойлгоогүй шүү дээ гэсэн мөртөө хэлсэн үгэнд давталтаар дутуу давтаад нэмж мэмэд ингээд сул дорой байдлаа хүлээн зөвшөөгөөсөө болоод инг хэрэг хүлээн зөвшөөрсөн бол байж байгаараа чи юу асуугаад байгаа байж би эхлээд ойлгохгүй би ихлэ багшаасаа асуугаад байгаа тэгээ багш нь багш энд нэг хүн ингээд пастрыг нь бурхан минь энд нэг хүн ирээд энд нэг нөгөө нэг залтай гарч ирээд нэг юм асуугаад байна. Та өхөн гэсэн чинь өхгүй гэдэг энэ юу бол ойлгохгүй юм аль нь зөв юм бэ те яа юу болоод байгаа юм бэ таны нэг юм нууж байгаа ч гинөө гэсэн чинь та нуугаад байгаа юм уу яагаад байгаа юм бэ би хэцүү юм штэ та намайг ингэж байгаа юм уу гэдэг уулаад очисон бол юу алей хөрөөдөр гэж шууд очиад өгөөд төстас болвол шийдчих. Сул дорой байдлаа гол нь хүлээн зөвшөөрсөн болвол те чинь Абрахамын сул дорой байдал болохоор ерөөсө хүүхэдгүй байдал нь тийм хүүхэд байхгүй. Тэгсэн чинь бурхан ингээд лаг гой ингээд яг л Адам Ява хоёрт ингээд дэлхийн ертөнцийг захир яг үйлсийн гэрэмээр байгуулад ингээд хамтрагч болно гэсэнтэй адилхан Абрахам дахиад үр хүүхэд өгнө үндэстэн байгуулна ингээд амар гой мөхцөн тийм. Гэсэн чинь за одоо болж гин би ийм мундаг юм чинь гээл тэр дүрдээ ороод эхэлж байгаа байхгүй. Сул дорой байдал нь хэвээрээ мөртлөө шууд тэрний дүрд ингээд хиймлэр ороод тэгээд тэгсэн чинь яаж байгаа ихлээр бурхны хүслийг мэдсэн хүүхдтэй болно. Яг тэгэхэд бурхны хүслийг нь ингэж биелүүлэхээс арга байхгүй. Ингэж биелүүлнэ. Тэгэхээр ингэж баг бурхныхаа хүслийг нь биелүүлэхэд нь туслая. Зөмөр ийм төсөл хэрэгжүүлж гэж байгаа юм шиг те. Хуулийн харилцаад одоо орчин үе тухайн үеийн нийгэмдэр бол ингээд те хууль яг миний хань хайр байр те ингээд нөгөө хүүсэр ахгүй хүүхэд төрүүлэх боломжгүй. Гэхдээ бурхан надаар дамжныг ээлцсэн. Тэгэхээр чиний шивгчингийн хүүхэд чинь яг Сара хэлсэн л дээ. Тэгтээ чи ингээд яг хамтдаа ярилцсан байхгүй. Шивгчингийн хүүхэд чинь чиний болох юм чи ингээд бурхны хүсэл биелжиж штэ. Амархан тодорхой амар логиктэй амархан биш штэ гэдэг. Тэгэл ингээд биелүүлсэн. Тэгсэн чинь тэрний үр дагаварт нь хэдэн мянган жилийн ислам, араб юуны хооронд Израилийн хоорондын дай ингээд одоо хүртэл бий болж байгаа. Хэрвээ сул талаа хүлээн зөвшөөрсөн бол яах вэ гэхээр шууд өмнөх бүлэг дээр байгаа байхгүй. Яа надаас төрөх юм уу? Илесиар гэдэг энэ зарцал миний ингээд өв залгамжлагч болоод миний ингээд аваад явах юм биш үү гэсэн чинь үгүй яг чамаас гэд хэлсэн юу. Тэгсэн чинь тэр нэг сул дорой байдлаа өргөжлүүлээд надаас юм байна. Тэгвэл яг миний сараагаар төрөх юм уу? Эсвэл сараа чи хүүсэр байгаад байгаа юм. Эсвэл зүгээр ингээд янз янз аргаар төрөх юм би ойлгохгүй байна гэдэг. Яг яах юм бэ? Толгойг ашлаад болохгүй юм биш үү? Ойлгохгүй штэ гэсэн бол үгүй яг сараагаар гэд хэлэх байсан байхгүй амар тодорхой. Тэгсэн бол сарааш тийм бодох сорилтонд орохгүй өөртөө ч мангардахгүй одоо энэ хэдэн мянган жилийн үүсэхгүй сул дорой байдлаа ойлгоод ингээд яа ойлгуулад өгөөч гэсэн бол Давид дээр те Давид Бачабата завхаардаг. Тэгээ Бачабата завхаарахын үйл явдал болохоос өмнө би ингээд судалсан чинь 7 ихнэртэй байсан юм бэ. 7 ихнэртэй бүр нэр нь байгаад байгаа. Тэгснэ дээр нэмээд бас татвар юмнуудтай байв. Бүр аль биесээ 7 ихнэртэй. Тэгээ эндээс ингээд бодохоор Давидын сул талыг харахаар ер нь ингээд тодорхой байгаад байгаа. Нилээн тийм хүүхэмсэг тэгээд нөгөө нэг те Коринт номон дээр Садар Самуунаас цугт гэдэг нь шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр Садар Самууны яг гоо ингээд тухайн үе ойлгож байгаа ингээд хаамаа ингээд нөгөө нэг улс төрийн юмар ингээд ихнэр мэхнэр авч юм байгаа. Тэгтэл Библиэр бол яг ингээд нөгөө нэг зүрхний Бурхны Давидын зүрх Бурхны зүрхийг тээдэг Давид Бурхнаа мэдж байгаа шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр Библиэлд амар тодорхой бичээс дээр нэг хүн нэг ихнэр
Тэгээ хоорондоо нэгдэнэ. Тэр чинь ингээ хангалттай байхгүй уг нь бол. Байгаад сэтгэл хангалуун байх боломжтой байхгүй. Тэр эзэнтэйгээ байхын ярилцж байгаа те. Тэгсэн чинь тэд нэг юм дотор нэг юм шунал нэг юм тачаал яваад байгаа байхгүй. Тэр нь ингээд нэг сонин ингээд тэр байр сууриар нь тижээгдээд ингээд тэр нь ингээд тэрийг хэрэг сул дорой байдлаа хүлээн зөвшөөрж анзаарч явсан бол эзэн минь би өстэй нэрэ харчаагүйгаараа ингээд хүүхэн харахад ингэчтэй ч гэдэм одоо юу гэдэг нь тэгээд бод байдал нь байгаад нөгөө төлн ч гэсэн ингээд хаантаа маантаа ингээд ах юм ямар хэцүү эзэн минь танаа туслаач маслаач гэдэг нэг тиймэрхүү байдалтай залбиралтай явж исэн бол шууд бурхан нэг штэ өө чи дайн руугаа яв тэ хаадуу дайддаг байхад чи нөгөө нэг юу дараагийн эдлэг болсноос юу болсон мангахтай одоо ингэж байгаа чайг бол дахиад нэг хүн харагдал яан маа нэгэл ярина штэ бурхан чинь баахан яриа дуул ном дээр баахан юм тийм дотн хэлсэн мөртлөө сул тал дээр хөлөмшөөх байгаа байхгүй нэг юм язгуурын цаврал гэдэг байгаа тэр нэг гимт хүн чандар ингээд би миний зүг гэдэг нэг юм балер нэг юм мухай бүх цаг үед ингээд үз тараад байгаа байхгүй тэрийг хүлээн зөвшөөрөхгүй болохоор ингээд зүгээр хүчтэй гэж бодоод ингэх үед байхгүй амар хүчтэй нэг араатан дотроос нь гарч ирэл байхгүй бурханыг нь дуу болоог намсгаал хамаг идэрхт нь хүсэл ачаалыг нь өдөөгөл тэгэл гим нүгэл үлдээл тэгэл хамгийн мундаг жанжин өөрийгөө хүртэл алхахад хүргээд ингээд сүр болж байгаа тий. Тэгээ анхных нь энэ гим нүглээс нь болоод үхэж байгаа Соломон хоёр дахь нь энэ хоёр завхаа яг энэ хоёр бүтэхгүй хоёр нэг энэ хоёрын дундаас гарсан хоёр дахь хөлтөн Соломон гэдэг ингээд дараагийн хаан болоод ингээд явж байгаа тэр нь юу боллоо яалаа тэгээд хуваагдаж муваагдаад ер нь ингээд үргэлжилж байгаа. Хоёрдугаар Самуэль 24-ийг харах юм бол Давидын хоёр дахь нэг юм нэлээд тодорхойгүй мөртлөө нэлээд тийм гүнзгий гим нүгэл байгаа байхгүй. Энэ бүр биднэрт ингээд бүх цаг үед байнга байдаг. Тэр нь болохоор юу гэхээр нөгөө нэг юугаа ард иргэд цэрэг аймаа тоолсон байгаад байгаа. Тэгээ би ингээд судалсан чинь яг бурхан битгий тоолоорой гэдэг үг байд юм уу гэхээр яг л байхгүй байгаад байгаа. Гэхдээ юу гэтэл 30 дээр болохоор тоол гэж тушаасны хууль байна. Мосед Израильчуудыгаа тоол. Гэхдээ тоолохдоо тоолсон толгой хүн болгоныхоо тоогоор тэдгэр хүмүүс нь өөрсдөө золиосын дахил өргөх хэрэгтэй гэж байт юм байна. Тэр дахил яг ийм арга замаар ингээд тэгэхээр тоолж байгаа нь хүртэл миний хүмүүс хэд байна гэдэг хандлага биш. Ингээд өөр зорилготой байгаа. Яг л эзний юм дотор ингээд хүн болгоно ингээд эзний юм ингээд золиос өөрийгөө ингээд өөрийнхөө оронд өөр нэг ингээд өргөссөн нэг иймэрхүү даруй байдлаа. Гэтэл Давид тэгээг байгаа даа байхгүй. Давидын нөгөө Йоб жанжин хүртэл нэлээд бурханлаг биш гэдэг барыг хэлж болохоор гэж тэр жанжин тоолоход нь та бурхан минь таны ард бурхан таны цэрэг армийг их болох болтугай та яг тоолох гээд байгаа юм уу гэд бурханлаг биш хүн хүртэл гэж хэлсэн байгаа байхгүй. Нэг тухайн үедээ нэг юм хаадууд арим цэрэгээ тоолохоор нэг юм бардамлын юм илэрдэг гэдэг нь угаасаа мэддэг ингээд яг тэр нь ингээд Давидэд илэрж байгаа. Тэгээд үүний үр дагаварт нь мэдж байгаа те 70,000 хүмүүс Израильчууд ингээд шууд алуулж байгаа байхгүй. Тэгээ 3 сонголт сонгодог те 3 жил өсгөлөнд байх уу эсвэл 3 сар дайсандаа хөөгдөх эсвэл 3 өдөр дахилд түрүүний ярьсан тэр гэтлэл дээр болохоор бас дахил ингэж золиос нь дахил өргөд тэгснээрээ та нарын дунд чинь дахил гарахгүй тул гэж байгаа даа байхгүй. Бүр ингэж бичээс дээр нь ер нь байгаа. Ийм зүрх сэтгэлээ хянахгүй бол бардамнаад сул дорой сул дорой гэдэг хүлээн зөвшөөр би ийм сул дорой шүү эзэн минь гэж энэ байр суурин дээр хүлээн зөвшөөрөхгүй бол дахал болно шүү гэдэг. Давид яг цаагуур амар сонио ингэж өөр юм тоомоог нь бодоод 3 жил 3 өдөр тэгээ ингэ дайсанд яажсан эзэндээ л зүгээр ингэ хувь заяага даатах гэсэн эзэн бол шудраг 70,000 хүнийг алчиж байгаа 3 хоногийн дотор. Гэх мэтчлээ ингээд тэр бардамнал яваад байгаа байхгүй. Бардамнал Давидын дотор ингээд ялах болгондоо Давидын дотор ингээд нэг юм би гэдэг юм яваад. Тэр зүйлээ ингээд тэр Давид анзаарсан бол ингээд өөрт нь харалт тоолж яана гэдэг чинь аль хэзээ тэр явж анжи хүртэл анзаараад байгаа байхгүй. Бурхан минь хаантаа нэг л биш байгаад байна гэд. Тэгэл Давид тэрийг хүлээн зөвшөөрөг байгааз бардамнал биш гэд. Тэгэхээр энэ зүйл нь амар далдуур ингээд сул тал байдал хүлээн зөвшөөрөхгүй байснараа үр дагаварт нь. Тэгээ бид нар Петрийг бас мэдж байгаа. Петр дээр хараа бас яг бардамлна. Петр дээр ингээд та бол Христ амьд бурхны хүү гэд хамгийн чухал сайн мэдээний тунхаглалтыг хэлсэн чинь Есүс юу гэхээр даруусгаад наадах чинь хүн чинийх биш үү? Бурхан эцгээс чамд өгсөн мах цус нь биш шүү гэж хэлж байгаа. Тэгээ яг энэ даруй байдал дээр хэрэг байсан бол тэгээ дээр нь нэмээд яг энэ даруй яг энэ ойлголттой эзнээс авлаа. Тэгээ тэрийг тунхаглалаа. Эзнээс авсан гэдгээ мэдээд энэ даруй байдалтайгаа байгаа энэ байдал дээр би чуулганаа барьж байгуулна. Өгсдийн орны хаалга дийлэхгүй юу холбогдно, задлан, илчлэн
утгын тайл нь тэр нь тайл гэдэг амар гоё бэлддэг байхгүй. Тэгээд ингээд даруй байх боломжтой надаас бисэн байх бурхан аав өгсөн, бурхан эцэг өгсөн юм байна. Ингээд даруусчих юм болоо гэсэн чинь яг энэний араас Есүс яаж Христ амьд бурханы хүү гэдэг нь яаж илэрхийг нь маш тодорхой хэлдэг байхгүй тий. Иерусалимд очиод ингээд нөгөө хүмүүсээр алуулаад 3 дахь өдрөө хүртэл амьлна гэдгийг хүртэл хэлж байгаа. Матай 26 дээр. Тэгэхээр сайн мэдээ байгаа даа шүү дээ. Ингээд үхэн амьлна амар гоё. Тэгсэн чинь нөгөө Петр та буруу юм ярьж байна. Би ингээд сая бараг дотроо бол тэ ингээд надаар бурхан намайг ашигладаг. Та харин дахиад бараг ашиглаад танд хэлж байгаа гэж бодд юм уу? Нөгөө гаж орсглоод эзэн хэлж ийн гэдээ янз янзын иш зүйлүүд тавьдаг шиг. Тэнгүүтлээ хизээч ингэж ийм байхгүй байх болтугай. Бурхан таныг өршөөг алий гэдэг ч юм шиг бүр амар том бардам тэ. Тэгэхэд Есүс амар тодорхой даруусаарай тэгээд их өстой байтал эзэн юу хэлж чинь чимээгөө сонсоорой. Өөрөө ботцсон юм биш эзнээс хэлж байгаа юм чи яг одоо энэ үг бас эзнээс юу гэж хэлэх нөө бурхан аавыг сонсоорой их өстой байтал шууд гэл. Тэгээ энэний үр дагаварт нь цаашаага тэгэл Петр бол нэлээд бүр даргуулж ташуурдуулж явж байгаа. Тэгээ 26 дээр бас энэ дээр яг загламад судлахын яг нөгөө нэг наадах чинь биш ээ эргэж хараа сатанаа зайл гэдэг шүү дээ. Тэгээ чи дандаа хүнийхийг боддог. Тэр хүний биш харин яг Библийн дагуух тэр зүйл нь яг хэрэгжиж эхэлж байгаа юм. Загламад судлахын яг өмнөхөөрөө Есүс та нараас олноороо өнөөш нь бүдэрнэ гэдэг байхгүй. Дахиад нэг юм иш үзүүлэх шиг нэг. Тэсэн чинь Петр юу гэхээр хинч бүдэрсэн би яасан бүдрэхгүй гэдэг. Яа хэрүүд сул доройгоо хүлэн зөвшөөрсөн бол те түрүүнийхтэй ч гэсэн те яана би уг нь сайн ингэсэн тэгээ би яг эзнээс юм үг авч нэ гэж ойлгож байгаа бурхан ааваас град ийм бодол төрөөд байгаа Иесусээ наад чинь арай биш юм биш үү гэтээ би сайн мэдэхгүй байлаа чи юм гэсэн чинь Давид тийнэ Петрэ чи одоо буруу утах гэдэг наа гэдэг юу зайлсхтана тий арай нэг өөрөөр тэгээ тийм гэсэн чи одоо энэ дэр ч гэсэн тий юу Иесусээ баг та худлаа ярьж би хизээч бүдрэхгүй миний зөв таны худлаа гэж байгаа юм шиг шууд би яасан бүдрэхгүй гэдэг нэг юм. Тэгээ энэ тэгсэн чинь яг энийхээ араас үгүй чи дахиад донготхоос өмнө азарган дахиад донготхоос өмнө 3 удаа надаас урвна гэсэн чинь араас нь дахиад заяа. Дахиад юу гэж 26 дээр эдгээр бүгд яасан ч би өгсөн ч би урахгүй гэдэг бүр улам гүнзгий улам бардамлан ингээд миний л зүгээд дайрж байгаа байхгүй. Тэгээ манус бүгдэнд нь явдаг аймаар. Эзнэр ашиглахдахын хэрээр ингээд нэг юм бардамлын юм ингээд манусыг улам хэлбэр нь ингээд сонирн болж орж ирээд манус руу ингээд яг зөв логиктойгоор орж ирээд манус ингээд соглох гээд идэг. Тийм учраас сул талуудаа олж харах нь асар чухал гайхамшигтай байна гэдэг нь энэ жаа. Яаж тэгвэл сул талаа олж мэдхийг гэхээр маш тодорхой зүйлсийг санд болгож байгаа. Нэгдүгээр Иохан 1:5-аас 9-ыг харах юм бол хардаа гэж байгаа. Бурхан яг итгэж хүмүүст мэдээж хамгийн боломжтой. Нөгөө хэдд нь бол боломжгүй шүү дээ. Тэр он сургаалынхаа хувьд ч гэсэн ямар ч чадваргүй. Тэр нэг амар араатны дийлэх боломжгүй байгаа байхгүй. Харин итгэж хүмүүст нэг боломж байгаа нь юу гэхээр гэрэл дотор байгаа үед л харанхуй хүчийг яг ялаад байгаа. Гэрэл дотор. Тэр бурхантай нөхөрлөдөг гэрэл дотор явж байгаа үедээ гэрлийн тэр элементүүд болсон бусад итгэгч нартай нөхөрлөх үед яг тэр нөхөрлөл дотор энэ сул тал гэдэг энэ зүйл асар гоёор заяа амар амархнаар одоо бодохгүй тайлбарлал маш гоёороо шийдэгдэж яадаг байгаа байхгүй амар хэцүү түрүү байсан шүү дээ чи ийм сул талтай мата дотор ингээл нэг юм үгүй гэхдээ гэл араас нь орж ирээд тайлбарлаад манус ингээл би дандаа бас гэдгүй шүү дээ ч гэдэг юм ингээд баахан тайлбарлах чадвартай байдэн шүү дээ нөгөө нэг дотоод хуваа хичээс нь би гэдэг үзэл маань гэтэл яг бурханлаг гэрэл дотор ариун сүнсээр өдөрдөөсөн нөхөрлөл дотроо та нар нөхөрлөл хийдэг хүмүүс л анзаарж байгаа. Амар маш амархнаар сул талааг хүлээн зөвшөөрөөд харин тийм ээ гэд амар амархнаар хүлээн зөвшөөрчдөг. Цаана нөгөө нэг авалзаад байсан хүчийг ингээд нэг гэрэл чинь шууд байхгүй болгочдөг байхгүй. Тэгэхээр орц нь бол тэр байгаа даа. Харах юм бол гэрэл дотор буюу бурханаар өдөрдүүлсэн ариун сүнсээр өдөрдүүлсэн би бурханлаг өдөртлөг зохион байгуулалттай сэдвтэй бүгд ингээ бурхныг сонсгоол ингээл яг гаднаа илэрхтэй бол ингээл нэг юм ярьчаад бурхан минь ингээл чимээг болж байгаа нэг 5 минут залбаа дараагийнхаа ярилцлагын сэдв рүү орооч юм уу тэхгүй шүү дээ. Дотроо ингээд нөгөө хүнийгээ анзаараад те ингээд энэ хүн ярьж байгаа юмнаас те яг ямар үнэн байна библийн үнэн байна энэ хүнийг би яах ёстой юм бол те яаж нүхнийг ойлгох уу ингээд нэг юм эзнийг чагнасан тэр хандлагыг яриад байгаа. Тэгээ тэгж нөхөрлөх үед таардаа энэ хамгийн гол зүйл нь ингэж нөхөрлөх үед сул талаа олж мэднэ гэж би хэлэх гээд байгаа. Гэхдээ энэ нөхөрлөлөөрөө сул талыг олж мэдэх зорилго нь биш заяа. Зорилго нь болохоор юу гэхээр зүгээр л би биенийгээ хайрлаа заяа.
би биентэйгээ улам ингээд хайртай дотн болоо л. Яг хайртай хамгийн хайртай хүнээ бодоорой. Одоо хань ижил тэ хайртай үр хүүхэд мөхтэй бодоорой. Яг тэрэн шиг ингээд улам хайртай болоо л байна гэсэн. Тэгээд ирэхээр хайртай хүнийхээ төлөө хайртай хүнийхээ хажууд яг Адам Яв хоёр ингээд нүцгэн байхдаа ичээгүй шүү дээ. Тэгээд гим нүдээс болоо ичээд эхэлсэн те. Тэгэхээр ийм миний сул дорой байдал мэдл ингээд өмгөөлж хамгаалж үгүй ингээд нэг юм мэтгэлцэх ямар ч шаардлагагүй. Амар гой дотн ингээд нэг бий болцсон нэг оронд гэдэг шиг нэг бийд байгаа тэр нэг хувь тавилантай нэг сүнсээр бүх юм нэг болцсон тийм харилцаа нөхөрлөл хэрүү итгэгч нарын дунд байх юм бол тэр дундаа сул талаа хүлээн зөвшөөрөх ямар ч асуудалгүй. Тэг ямар ч асуудалгүй. Нөгөө хүн чинь ч гэсэн ингээд амар гой нөхөрлөл маш гой нөхөрлөл дундаа ингээд те маш гой нөхөрлөл явж байгаа шүү дээ. Одоо жишээ нь амгаа бит хоёр байна те одоо би бас намаатайгаа нөхөрлөдөг гэх мэтлээ ингээд яг дотн нөхөрлөлүүд ингээд хийж явах үед яаж ч ингээд нэг юм сул талыг илэрхийлэх нөгөө хүн маань надад хайртай юм чинь илэрхийлэхдээ шал өөрөөр илэрхийлнэ. Бүр амар гоёор угаасаа та нар мэдчихэж байгаа. Хайртай хүн чинь ингээд нэг юм арга цайлсан гомдооч гомсон гэдэг нэг юм явдсан шүү дээ. Тэ. Тэгээд өөрөө ч гэсэн нөгөө хүнийхээ хажууд ингээд тэ сул талаа хэлэхтэй болоод юу ч амар ч асуудалгүй. Тэ ингээд баг ингээд яг жоох хөвч болоод ингээд өө хайртай нэмэрээ ингээд амархаа ерөөсөн. Нөгөө нэг балиар авалзаад байгаа юм тэнд ажиллахгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөхөрлөл дунд ариун сүнс үнэн яг тийм цаагаараа маш гоёор ингээд гэр бүлийн уур амьсгал дотор бий болгож байгаа гэсэн. Тэгээд олж нэг юм мэдэрсэн зүйлээ одоо энд хамгийн чухлын байгаа юм. Номлолынхаа гол сэдвийн хэрэгжүүлэлтний үхээр хүлээн зөвшөөрөх гэдэг энэ зүйл. Нөхөрлөл дунд яаж илрээд байгаа гэхээр зүгээр улаах байдлаар гаргаад ингээд хэлэх байдлаар. Йоо би яг ингэчээд байх юм аа ингээд ингэх болгонд л дандаа метр ингээд нэг муухай уур хүрээд байх юм гээл дотны хүмүүс шууд хэлждэг те ямар ч нөгөө хамгийн найз дотны хүмүүстэйгээ нийлээд би бос хүмүүсийг сайхан хоп бац юм гэдэг үстэй. Тэрнтэй жоохон ойролцоо уур явсал яриад байгаа байхгүй. Яг нэг юм юу бол баг хамтдаа гим хийж байгаа нэг юм буруу хэрэглээд нийгэмд байгаа шүү дээ те. Хэлэх гээд байгаас амар дотн ямар ч нуухан байхгүй. Энэ үедээ ёо яг ингэхээрэл нэг балиар хин гим нүглийг хүсээд байхаа ёо энэ нэрээ ямар юм бэ? Харин тийм ээ би ч сайдлах юм ингээд нэг юм ингээ амаараа ингээд гарах үед заяа. Тэнд ил болгох үед тэнд иншилтээр ингэж байгаа. Гэрэл дотор бие биентэйгээ нөхөрлөж түүнийх үү Есүсийн цус доорноос үнэн гэж байгаа. Биднийг бүх нүглээс цэвэрлэнэ. Харин гим нүглээ улаавал нөгөө сул дорой байдлаа ингээ найзтай ингээ те би яг энэ дэр ингээд байна гэд баахан сул дорой байдал байгаа. Бүгдийг ингээ нөхрөл болгон дээр ингээ нэг нэгээр ингээ л гоё натуралаараа ингээ ил гаргаад хилээл явах хэрэгтэй гэсэн. Яг энэ дэр ингээд ингээд цаагаараа сүнслэг ертөнцид доторчин байгаа ариун сүнс 2 ба түүнээс дээш ингээ бурханлаг гэж ярьсан шүү дээ. Гэрэл доторх нөхрөл учраас бурхан та нар ингээ ариун сүнс ингээ тэнд бүх ажиллагаагаа хийх гээд хүлээж байгаа байхгүй юу? Нөгөө нэг муухай хэр толбыг чинь арилгах гээд гэрэл асаацсан хэр толб илчлэгдлээ. Энэ хэр толб байна уу? Наадах чи одоо цэвэрлэгэнд оруулъя гэдэг цэвэрлдэг юм нь Христийн цус үнэн гэдэг зүйл байгаа байхгүй юу? Гэрлийн ажиллагаа. Гол нь бидний өөрөг зүгээр хаандаа нөхөрлж явахдаа нөхөрлөхгүй болохоор бардамдах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр хамт гой нөхөрлж явахдаа харилцан ямар нэгэн байдлаар ингээд ил гаргаад ярьчин дээ. Амар гой чөлөөтэй ямар ч юм нуухаах юм байхгүй нүцнэрэ байдаг шиг анхны бүтээлийн хоёр шиг. Тэгэл ингээд гаргаад хэлэх үед тэр агаар мандал ингээд шууд тунхал болчихж байгаа. Улаалт болчихж байгаа байхгүй хэл гаргаж байна гэсэн. Шууд захиалга сүнсэн захиалга өгж байгаа юм шиг шууд. За энэ толбыг одоо угаалганд цэвэрлэгэнд оруулъя. Угаалгын машины угаалгын газрын захирлаа гэж ариун сүнс. Тэгэл угаалгын тэгэхээр харах юм бол та нар амар хэрэгжүүлж байгаа хүмүүс л анзаарна. Ингээ гаргаад ярих үед хүчин шаал өөр. Баг хүчгүй болчдөг ерөөс амар амарга. Та нар зүгээр анзаараа дамаа ихнэр нөхрүүд хоорондоо хоссууд яг нөгөө нэг бүр хамгийн чухал бүр суур болсон тэр хоёр хоорондоо заавал сул тал ч юм уу гим нүгэл ч юм уу тэрнээс өөр янз янзын юм зүгээр ингээд хэлэхэд шууд ингээд цаашаага нэг өөр албаны юм мэдгэдэл болоод очиод илээ. Би зүгээр янз янзын байдлаар анзаарсан. Янз бүрийн ингээд өвчмөр хүртэл ингээд хэлэхэд шууд залбирал болж байгаа юм шиг очиод тэр нь ингээд эдгэрч мэдгэрээд нэг юм. Тэгэхээр тэр нь ингээд гаргаад улаахад цэвэрлэнэ гэж байгаа байхгүй юу? Хүлээн зөвшөөрөх нь гэдэг нь хэцүү ч гэсэн бид нар энэ нөхөрлөл дундаа боломжтой байдаг. За одоо нэг хідэн цөмөр юу харъя? Гим сул талаа, сул дорой байдлаа хүлээн зөвшөөрөх нь ямар ач тустай юм бүгдээрээ харъя. Амар маш бодиттой. Яг ингээд ярихаар бол амар бодиттой. Гэхдээ яг ингэж харахгүй болохоор энэ ингээд байгаад байх нь ашиг ингээд зүгээр юм шиг яваад байгаа байхгүй. Гэтэл яг ингээд ярингууд нэрээ яагаад энийг хүлэмжшүүлдэг бол хүлэмжшүүлэхгүй байхаар яг ийм балаа болох нь тодорхой биш үү? Ингээд яг тоогоор бодохоор тоо бодогдож харагдаж штэ гээд хүлэмжшүүлэх үз. Тэгэхээр би өөртөө ингээд ил гаргаад ярихаар нэг юм өөр болоод байгаа. Ингээд чихэнд чинь сонсогдохоор ингээд логиктой болж хувраад
тунхлахгүй болохоор энэ дотор ингээд сатан шиг ингээд балиар бурхан өгөхгүй гэсэн чинь өхнө гэсэн чинь өгөхгүй гээл те. Би чамд бүх юмаа өгсөн энэ дэлхийн ертөнцийг бүгд чинийх гэдгсэн чинь үгүй чамаас нэг нууж ийн гээл. Энэ дотор нэг юм балиар юм даалд байхаар ингээд харанхууд балиар ингээд нөгөө нэг юм өвс ингээд амьлаад нэг юм сонин араад сүнс мүнс шиг ингээд сонин бодол өрнөд байгаа байхгүй. Харанхууд энэ тодорхойгүй болно. Тийм учраас харах юм бол ингэж сул талаа хүлээн зөвшөөрөх үед шууд сул тал чинь автоматар шууд сайжрах шатндаа шууд ороод эхэлнэ. Сул тал чинь сул тал биш болоод эхэлнэ. Хүлээн зөвшөөрөх үед дамаа ингээд нөхөрлөл дунд ингээд амаараа ингээд хэлэх нь дотроо бодно гэдг нь жоохон тодорхойг байгаа байхгүй. Харанхуй дотроо яваад байгаа. Манайсын оюун бодол төртөл нөгөө нэг юм гимт байдалж яваад байгаа учраас бодохдоо яад ч бодож байгаа бүү мэд үстэй ингээд тодорхойгүй. Гэтэ сатан бодол уншихгүй ч гэсэн бодол өгдөг учраас ингээд балиар бодол өгөө явж байгаа. Тийм учраас ингээд хүлээн зөвшөөрөхөд шууд сайжрах шатн ингээд сүнслэг ертөнцийн суур тавиудаад ингээд эхэлж байгаа. Тэгэхээр сайжрах заавал шаардлагатай байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр ингээд та нар ингээд бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа ингээд итгэлийн амьдралаар олон жил амьдрахад их гоё найдварын амлалтуудтай. Гэхдээ бод дээр дандаа хэцүү байдаг те биелэхэд хэцүү. Тэг хэцүү байгаад байгаа шалтгаан харахаар тухайн одоо энэ зүйлийг ингээ хэрэгжүүлээ цаана гарыг гээд байгаа тэр нэг кейс болгоно нөхцөл байдал болгон чинь дандаа давхар ингээ өөр ертөнцтэй холигдсон ийм үүрэг даалгавар үйл явдлууд байгаа байхгүй сүнслэг ертөнцтэй. Үнэн янз бүрийн үнэн худлын холилцоотой. Янз бүрийн цагаан хар гэж байхгүй янз бүрийн өнгө байгаа. Тэгээ асар олон нарийн тэр нэг юм зүгээр хальт гарах юм бол амар логиктой. Зүгээр ингээл те за энэ үед ингээл болоо гэдэг юм. Тийм биш байгаа байхгүй. Одоо энэ мөнгөөрөө цалингаараа ингээд л болно гэдэг. Минийдэг мэдэхгүй, чөтгөр юу бодож байгаа мэдэхгүй, миний дотор юу хүсэл өрнөж байгаа бүү мэд. Тэгэхээр амар хэцүү юм дунд тэгсэн чи ядж яхад яг тэр хэцүү юм дээр чаддаг биш чаддаггүй юм чи байвал тэгэл дуусгаад байгаа байхгүй. Тийм учраас заавал бид нөгөө нэг Адам хоёрын анх бүтээгдсэн бурхнаас л юм авж иж тэр бурхны удирдамжаар л явах бүтээлийн онцлог байсаар байтал өөрөө бид нар хийн гинэ. Бурханаар л заавал хийх ёстой байтал тэгжиж тэр бүх нарийн дэлхийн ертөнцид өрнөж байгаа юмыг учрыг олох ёстой байтал үгүй би өөрөө хийчнэ гэж байгаа байхгүй. Яг түрүүний баахан бардамдуудтай адилхан. Тэгээ хийж чаддаг юм дээр бол ингээд нэг хэсэг явж байгаа. Чадахгүй юмнууд байгаа шүү дээ. Тэгсэн чинь чадахгүй юм дээр хүртэл би чадахгүй байна биш ингээд чаддаг бүрд орж байгаа заяа. Бүрд ороод. Тэр нь хөндлөнгөөс яалчгүй харахаар чадахгүй нь анзаардаг гэдэг хүнд хүртэл анзаардаг тий. Тэгэхээр ингээд амар бүр дороогийн дороо байдалд хүн өөрсдөө очиод байгаа сул талаа эхлээ олж мэдээд тэрийг хүлээн зөвшөөрөөд явах хэрэгтэй байдаг юм. Сул талаа хүлээн зөвшөөрдөг юм бол гуйна гэсэн. Бурхан минь туслаарай. Тэр утгаараа Есүс ирээд уулан дээр сургаалын хамгийн анх нь юу гэж эхэлж байгаа гэхээр сүнсэндээ бүр үгээгүй ядуу хөгийн яг тэр нөгөө Адамын хоёрын бүр хөгийн арчаагүй бүр гим нүглийн бүр завхарсан бүх талбар дээр ядгуурын завхарсан хөгийн бузар муу ялтхан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүн ерөөлтэй. Яагаад бүх Тэнгэрийн аанчл бүгдийг нь өгнө гэж байгаа байхгүй. Юу гэхээр тэгж хүлээн зөвшөөрсөн хүн чинь цаана ганцхан юу үлдэнэ вэ? Юу үлдэх юм? Бөөлгөл гуйна сте. Destitute гэдэг үг байгаа байхгүй. Англи библиэлд болохоор бүр ингэ анхан шатны хэрэглэнж байхгүй. Зүгээр ингэ гуйлах чинь. Орой хонох орон гэрч байхгүй. Цагийн дараа өлсгөт нь идэх хоолч байхгүй. Юу ч байхгүй. Хүний хилдэг байгаа. Бүр тийм гэдгээ харсан хүн ерөөлтэй. Яах вэ гэхээр тийм хүн бүх юм дээрээ туслаж бурхан минь гэд гуйхад бурхан найдвартай өгөх гээд байгаа байхгүй. Тэр утгаараа сүнсэндээ ядуу хүмүүс өрөөдөө Тэнгэрийн хаанчлал гэхэр чинь бүр ёо баах юм байгаа даа. Асар гоё. Гол шалтгаан манус гуйхгүй, гуйх хэрэгцээтэй байхгүй. Өөрийнхөө цалингаараа, өөрийнхөө ухаанаараа, өөрийнхөө туршлагаараа болно. Яг тэр хүмүүс чадж гин гэж хэлдэг мэлдэг ч юм уу. Тэр чинь шал худлаа штэ. Гаднах илэрлэн бурхны хүчээр чадж байгааг манус чи чадж гингээ хэлждэг. Тэнгүүт нь би болж гингээ бодчихдаг те. Гэтэл амар аюултай юм ордог. За тэг бас яах юм бол энэ сул талаа мэддэг хүн яг нүдэн сохор хүн, сохор гэдэг мэдэхгүй мөртлөө сохор хүн яах вэ гэхээр зүгээр чигээрээ нүх байдаг ямар ч мэдээлэлгүй нэг амар мондог би бол чадж байгаа мондог гэхдээ шашилгаараа цаагаараа би бол итгэж хүн ч гинөө те би бол тийм ч хүн ч гинөө тийм мэдлэгтэй ч гинөө гэтэл тэр нь яг хэрэгжихтэй бурхан минь туслаач гэдгээр яг ингэж явахгүй бол тэр нэг баах юм чинь бүр эсгээр гай болоод харж ийн гэд манайд хэлцдэг алхаа явж байхад нүхэнд унаад тэхүүд яана гэж нэг бол ерөөсөө дахиж хилээж алахгүй болно шууд ингээд амар сонин хүнд юмар бодоод тэгээд маш буруугаар бодоод те
Тэгээд ингээд унсан чигээр одоо ингээд ийм л амьдрал, итгэлийн амьдрал ийм байна ч гэнэ үү. Тэгээд итгэлээ хайж байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэтэл эцэс зүйл зөвхөн даамд үрсэн би таныг амраа гэдэг байгаа байхгүй. Бурхнаар ингээд гуйлахчингаа хэлээд гуух үед бурхан нүдийг нь нээгээд алхан тутамд нь ингээд өдөртөх үед яах вэ гэхээр нүд нь нээхэлтэй ч гэсэн явж байгаа бүдрэн штэ. Тэгээд бүдрээд оронгот энэ доошоо хонхорхоо хэсэгт рүү ингээд орохоор алхахаар ингээд доошоо хөл ингээд ороод унчдсан биш штэ. Мэдлэг байгааз. Тэгээд би ийм сул дор ийм аюултай юм уу цаа ойлголоо. Дахиад иймэрхүү хонхорхоо газар гарч ирэхээр ингээд тойрж явах хэрэгтэй юм. Ямар юм бэ? Би ямар сул дорой юм бэ? Би ямар сул талтай юм бэ? Нөхөр ийм хонхорхоо газар явахаар хөл дагаад уртсаад ингээд сайхан ингээд ямар ч асуудалгүй явдггүй юм байна. Дагаал доошоо унчд юм байна ч гэдэг юм уу те нэг юм ойлгож байгаа хэлгээд байгаа санаа те. Амар арчаагүй сул дорой юм байна гэдгээ мэддэг хүн цаашаагаар зогсохгүй болно. Яаж ч унсан босоод тэгтээ дуршлагжаад улам сэрэмжтэй улам ингээм амжилттай явна гэсэн. Мөн хараа энд маш гоё. Сул талаа хүлээн зөвшөөрдөг хүн биш үү те. Бүр маш бодиттой нөгөө нэг авралын баяр хөөр гэдэг зүйлийг бүр амар бодиттой мэдэрнэ. Маш бодиттойгоор. Яагаад гэвэл ер нь ингээд бид нар ингээд тодорхой нэг үед ингээд боддог. Итгэлийн амьдрал ингээл болоо юм уу гэдэг ойлголт те. Эсвэл бол одоо нөгөө яриад байгаа юм нэг ийм л байдлаар хэрэгжээл ах юм уу ч гэдэг юм уу. Цаашаа ингээд тэгээ мөнх амьдрал тэгээд иймэрхүү логтой байдал дээр хэрэг мөнхийн амьдралгаа бодох юм бол юу хийх юм болж гинөө нэг иймэрхүү лог гарч ирэх гэдэг нь шүү дээ. Нэг ийм сонирхолгүй юм шиг. Гэтэл дэлхийн ертөнцийн төтөрөл бүрийн байнга шин юм гарч ирээл шин юм хэрэгцээ шин юм хүслийг нь дэмжсэн тэрийн хангамж нь орж ирээд ингээд амар сонирхолтой амар гоё гэдэг. Сүнслэг ертөнцид бүр илүү гоё байхгүй юу? Илүү гоё гэдгийг мэдрэх боломж нь юу вэ гэхээр сул талаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа хүн бүр асар гоё. Сул талынхаа сул тал чинь хэд ямар байдлаар бид сул дорой байна гэдэг чинь хэдэн сул дорой хэр их болно тэр хэрээрээ яг олон ангит кино шиг эсвэл аним ярихаар ингээд амар олон ангиттай анимууд амар алдаршдээ шүү дээ. Тэ одоо One Piece, Naruto гэл тэ хамгийн их нөгөө нэг бүр агуу гэдэгт нь ордог. Олон ангиттай байх тусам. Яг тэгэхээр ингээд дандаа шин гарч яад улам өрнөд өгдөг амар гоё. Олон ангитай ч гэсэн яаж нэ татагддیں۔ Тэр нэг зохиол дотор би ингээд ороод ингээд гоё ингээд өрнөд байгаа байхгүй юу? Тэ? Яг тэрнээс яг харьцуулбал гэтэл итгэлийн амьдрал юу гэхээр сул талаа хүлээн зөвшөөрөхөөр түрүүлсэн шүү дээ. Шууд өөрчлөлт нь орж ийн. Тэгээ өөрчлөгдөж байгааг харахаараа дофамин чинь ингээд шууд ялгарна. Нэг чадахгүй юм чаддаг болж байгааг анзаарч эхэлнэ тэ. Тэгэнгүүт ингээд нэг авралын баяр хөөр, ариун байдлын баяр хөөр, Есүстэй адилхан болж байгаа баяр хөөр гарч ирээд ингээд. Тэгээд энэ дэлхий дээр юу зовлон болж ирсэн цаана нэг юм гэртээ очиод олон акт киногоо үзнэ, аниме үзнэ гэдэг шиг ингээд дотор нэгээд маш гоё өрнцөн юм яваад байгаа. Тэгээ улам энэ цаашаагаа ингээд хүчрхчээд ингээд асар гоё явж идэг. Левел агч идэг. Энэ нь өөрөө бидний үнц юм. Нөгөө нэг Библийн асар чухал хэлдэг. Есүстэй адилхан болохын тулд амьдарч байгаа гэдэг үнц чинь бүр ингээд улам батлагдаад ирэхээр үнэхээр гоё. Гэтэ ингээхийн тулд сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг Есүстэй би энэ тал дээр би Есүстэй бүр ямар ч адилгүй юм байна. Сатантай адилхан юм байна гэдгээ юм болгон дээр нэг хүнийг харах үед энэ хүн надад энэ үгийг хэлэх үед би ингээд дотор маань трама хөдөлж байгаа юм байна. Яа энд балиар сатаны нэг юм явж шүү. Эзэн минь туслаач ёо. Тэгэл дахиад нөгөө үг хэлэнгүүт эзэн минь туслаа яа гэгээд яаж уцсан олох хэвээр бол яаж идэрх хэвээр бол гэж нэг даалгавар биелүүл байгаа. Шинэ ангитай киноны шинэ анги шиг. Тэгэл цаана найдвартай гарна яг зөв ингээд юм харж байгаа учраас. Тэгээ ингээд насан турш ингээд дуусахгүй болно. Амар гоё маш гоёор явдаг. Сул талаа хүлээн зөвшөөрдөг бол тэрнээс гадна хараа энд нэг амар бодиттой маш бодиттой бүтээлийг би одоо амар гэдэг үгээ болох гэж үз тараад. Маш чухал бүтээлийн энд нэг юм хил хязгаар байгаа. Та хичнээн хүчтэй байсан ч тэгээ одоо Паул шиг байсан, Есүс шиг гэж хэлэхгүй мэдээж тэгээ Паул шиг хүчтэй байсан ч гэсэн манайс нэг сул тал байгаад байгаа нь юу гэхээр нэг хүн байгаад байгаа байхгүй. Нэг хүн. Нэг л өнгөөр ялгарна зөө. Нэг л өнгөөр ялгарна. Нэг цагт нэг л газар байна. Тэр 6-гийн тоог 6-аас л харна. 9-өөс нь харж чадахгүй. Яг тэгэхээр би тэгээ бүтээгдсэн. 9-өөс нь хардаг нэг хүн байгаа. Гэтэ би бол чадахгүй. Хичнээн ухаантай байсан. Харин 6-гийн тоог гэдгийг би асар жухлаар харж чадна. Хэрэгжүүлж чадна. Чадварлаг. Тэглээгээд хизээч сүнслэг ертөнцид өөр талаас өрнөж байгаа бодит фактуудыг хариу хүч гаргаж ямар чадваргүй. Тэгээ бүтээгдэх зугаасаа. Тэр нь өөрөө нэн сайхан гэдэг. Тийм учраас өссөн нэмэг гэдэг чинь сүнслэг ертөнцид асар олон тал байгаа. Би
дуусшгүй асар олон талтай, surpriseтай, асар олон талаар би янз янзын ивэл өрөөлөө өгдөг. Тийм учраас асар олон тэр ивэлүүдийг хардаг өнгүүд ялгаатай хүн болгон бата миний энэ ивэлийг харна, цэцгээ энэ ивэлийг харна. Тэгээ чи бата юм чинь чи чамд өгөгдсөн ивэлийг харна гэхээс чи цэцгээд өгж байгаа ивэлийг харж чадахгүй. Тийм учраас цэцгээгээс чи цэцгээгийн чаддаг юмыг чи чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Тэгээд түүнээс суралцах үед чи цэцгийн чаддаг юм чинийх болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр бидний онцлог ингэж бүтээгдсэн мөртлөө дуудлага маань юу гэж олон болох дуудлагатай. Олон өнгөөр ялгарх дуудлагатай. Нэг хүн. Энэ ямар үед боломжтой вэ гэхээр чуулганаар ингэ нэгдэх үед л байгаа байхгүй. Тэрний хамгийн ихнийх нь эхнэр нөхөр гэдэг ойлголт цаашлаад чуулган гэдэг ойлголт байгаа. Тэр хэлсэн шүү дээ сул талаа олохын тулд нөхөрлж болохгүй шүү дээ. Ерөөсөө хайрлахын тулд хайртай болоод ах юм бол хайртай хүмүүсийн хажууд сул талаа хүлээж өгөх ямар ч асуудалгүй нөгөө өн ч гэсэн сул талаа хэлэхдээ амар асуудалгүй хэлнэ. Хараа би чи амар энэ талд амар чухал шүү гэдэг. Угаасаа ярианы ингээд хувийг харах юм бол ихэнх хувь дээрээ би бинийгаа ингээд урамшуулдаг юм явж байгаа. Тэгэхээр хаяа нэг хэлж байгаа нь ингээд амар амархан дарагдаад тэрний сул тал ингээд амархан илэрчнэ гэсэн. Тэгээд нөгөө хүнээс чинь ингээд нөгөө өнгийг нь ингээд авах үед би их нартайгаа нийлээд хоёр болчихжээ. Үр хүүхдүүд, найз нөхөд, нөхөрлж чадж байгаа хүмүүсийн тоогоор ингээд үржээд байна гэсэн. Ингэж үржих тусам чуулган нэгдээд ирэхээр нөгөө нэг гайхалтай шагналж яригдсан энэ дэлхий дээр сатан могоо залтай гэдэг нэг илүү ялч чадах мэрэгүү ухаантай гэдэг хүмүүс манайс болоод байгаа байхгүй. За одоо энд бас нэг чухал нь юу гэхээр хата сул талаа хүлээн зөвшөөрөх үед нөгөө сул талд маань тусалж байгаа хүнийг барьж байгуулдаг бас ингээд бяцлагаад анзаархад гэж байгаа. Өөрсдөө сул талаа хүлээн зөвшөөрөхгүй ингээд явж явах үед ямар нэгэн байдлаар дайсан найруулж байгаа нэг мөргөлтүүл. Тэр үнэн ингээд яалтчгүй зөрчилдөөнгүй байхгүй юу. Тэгэхээр зөрчилдөхгүй учраас тэр хоёр үнэн хин ялах ингээд яалтчгүй бардамж байгаа нэг эзэн эсэргүүцээд бардамныг эсэргүүцэхийн тулд нэг үннээр хатуу үннээр ташуутгаж аргагүй ч юм уу. Яг тэр үед нөгөө хүн чинь ингээд тэгэн тэгтлээ ингээд зөрчилдөөнд яваалаа гэсэн нэг юм янз янзын нэр зүгэл ингээд ерөөсө бардамгаа наагаад судлаа хүлэн зөвшөөрдөг ч юм уу те мондог мөртлөө энийг ойлгодгоо өөрийгөө харж чаддгүй ч юм уу ингээд яваалаа. Харин хүлэн зөвшөөрдөг бол ерөөсө асуудалгүй. Шууд яаж байгаа гэхээр унаад босонгуутлаа ингээд унцлаа гэсэн балаа. Хөөе над нөгөө хин машин ирсэн өгөө гэж цаашаа ингээд явчихна гэсэн. Асуудалгүй. Тэр унаад манай энэ мэн заваар нь манай харьцан явуулчлаа. Тэр яг хөө гэл ингээд явчихна гэсэн. Тэгсэн чинь суулла хүлэн зөвшөөрөх бол унангуудаа ингээд хүмүүс харсан уу гэж харж мараад яагаад надад муу хараад байгаа юм. Адилхан ундаг үед чи ямар сони ингээд те. Би сая зүгээр арчаагуудаа биш шүү. Ингээд энд нэг чулуу байсан. Аа гэл те нэг муухай тэгэл те ингээд тэгснэ баг тэгээд нэг буу юм болж ингэж ийснэ маргааш нэг арчаагүй нэг бол гэдэг нь илэрсэн шүү дээ. Ингээд дотор ариун сүнс бол амар эвгүүгээр ингээд гэртээ очиход ингээд нэг юм авалзуулдаг те дотор ингээд нэг эвгүй юм болцсны дараа тэгээд тэгснийхаа дараа нь айгуул эцсэндээ маргааш нь ирэхгүй. Тэгдэг зөнөө өгдөг те. Хүлэмжшүү ч юм уу ямар ч асуудалгүй унчингуудтай шараас тоодгоотой балаан боллоо. За ингээд цаашаа явчих واخгүй. Зүгээр тэгэл болоо. Зөрчилтэй үүсэхгүй амар амархан. Угаасаа бод байдал дээр угаасаа манус сул дороод гэтэл цаана нэг юм балиар юм үгүй чи мондаг чи бол хүчрэхэг чи бол бурхан ч гинөө ингээд нийгэмдэр нэг амар хүчрэх юм ингээд яваад байгаа те. Тэр ийм аюултай. Тэрнээс гадна надаа сул дороо байдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол та амар ядарна. Ягаад тэгэхээр ямар нэгэн захиалгаар ямар нэгэн тарих угаалтаар энэ сул талаа сул дороо байдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой гэж та бодсон гэсэн. Бид нар бүгдээрээ хүлээн зөвшөөрөхгүй байх ч ёстой. Айгуул нэг хүний төлөө хамт олонныгоо төлөө ч юм уу мэдгүй ямар нэгэн байдлаар ингээд нэг юм хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр чин та сул дороо тодорхой сакс тоглож чаддгүй тодорхой. Талбар дээр ингэхгүй ч гэсэн ингээд чаддаг ингээд янз янзын худлаа юм ингээд те саксны авраг мавраг гэдэг юм хөвлөж мөвлөдөг ч юм одоо яадаг чинь те намаа сакс тоглодог гэж чи хэлээд өгөөрэй мэ $10 ч юм уу ингээд нэг юм цааваар ингээд зовоод байна гэсэн үг нүдүрд орохгүй. Та бодоо хэрүү хүлээн зөвшөөрөг бол хүмүүс таныг юу гэж бодно гэж за энэ зүйл дээр энэ хүн чаддаг юм байна гэж бодчихно зэ чаддаг гэж бодчихно. Та чаддаг гэж хэлсэн юм чинь. Тэнгүү та чаддаг хүнээс гарах ёстой тэр чадваруудын өрөнд очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр үеэлсэн шүү дээ. Яг энэ зүйлийг чадах ямар хүн чадах вэ гэхээр бид нар чадахгүй бурхан чадна. Яг гэдэг нөгөө юм амар олон талтай. Сүнслэг ертөнц бүртэнзгээд цатаа матаныг мэдж байгаа, ирээдүг мэдж байгаа амар цогц юмыг чаддаг гэж хэлсэн шүү дээ. Яаж чадах юм бэ? Бурханаас чадахгүй байтал. Харин яг чаддаг өнгөөрөө ялгарч байгаа юм болохоор бид нар хийгээгүй ч гэсэн бурхан бидэнд өгсөн бэлэг авяас гэж байгаа байхгүй. Тэгээ тэр нь өөрөө ингээд яг чаддаг юм нь ингээд натуралаар ингээд яг чадчихдаг, өргөчдөг түнэлэг ч юм уу, ингээд сакс шийдээд оруулцдаг ч юм уу те. Нэг юм байгаад байгаа байхгүй.
Тэр нь байхгүй мөртлөө би чаднаа гэдгийгсэн чинь амар хэцүү өрөнд ор. Тэгээд яг чадахгүй нь илэрх үед яана гэж. Йоо бүр эсэргээр гай болоод бүр онгоонд орно ёо. Зүгээр анханасаа би чадахгүй гэж хэлсэн бол тэгэл дуусаа. Бүгд чадахгүй хүмүүс өнөө байдаг үстэй. Гэсэн чи чадна гэж хэлээд ингээд баахан юм яваад баахан нэр зүгээд гэсэн чи чадахгүй нь илэрх юм бол арчаа би худаалч одоо юу гэх юм байгаа юм. Тэгээ хараа өөрөө ундаг хүн бол унсан нэг юусоо шүүхгүй шүү дээ. Ойлгомжтой тий. Юусоо тэхгүй. Тэгэхээр сул талаа мэддэг хүн буюу би өстө арчаагүй гуйлахчин гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол хажууд нэг хүн гуйлахгүйсэн чинь чи одоо итгэгч юм байж ч гинүүтэй чи пастор юм байж ч юм эсвэл чи ийм байж ингэж байгаа юм уу гэх юм уу айлхан гуйлах чи юм байж тэгэхгүй шүү дээ. Эсвэл бол тэ нэг юм бүдрэл ойцсон чинь бөө гэх юм өөрөө бүр ингээд бүдрээд хэдний шалбар хөл харн хугарсан мөртлөө бөө ингээд тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр манайс яагаад би бинийгаа нөгөө нэгүслийн үйлчлэл биш шудраг байдлыг хариуцлага тооцдог үйлчлэгч нар болоод байгаа гэхээр өөрөө амар шудраг байдлаараа яасан ч тэнцэхгүй хөгийн гэдгээ дандаа мэдэрдэггүй хизээч тэхгүй. Юусоо харин гуйлагчтай цөмөр манай гуйлагчин тэр хорооллын тэр боломжны гуйлагчтай цөмөр явцгаая тэнд гой өглөг өгж илээ. Тэр Есүс гэдэг юм байлаа гэж хамтдаа гуйлгах хүнд аваач өгнө шүү дээ. Тэгээ бүр ингээд яаж гой баяцсныгаа хүртэл зааж өгч мөгөө те. Гэтэл эсрэгээр нэг өөр юм нэгүслийн үйлчлэл биш нэг өөр юм яваад байгаа энд байгаад байгаа. Нэг гой зүйл нь юу гэхээр хараа энэ маш практик. Сул талаа хүлээн зөвшөөрдөг хүн каризматай болдог нэр. Сул талаа хүлээн зөвшөөрдөг хүн хүнд хүмүүс татагддаг. Далдуураа яг амар сонио. Нөгөө тэг мөнгөч байхгүй мөртлөө бүр шаал өөр нэг юм. Харин тийм ээ найз нь ингээд мөнгөгүй арчаагүй чи дагч байгаа мó. За баярлалаа хөөмөө гэдэг. Ингээд явж байгаа хүн цаана нэг юм сонио хүч яваад байдаг. Энэ яг юундаа байгаад гэдэг юм бол нэг жишээ шүү дээ. Өөр мөнгнөөс гадна өөр юу ч хэлэх юм байгаа. Энэ адилхан надаас би унааг энэ унтсан мөртөө яагаад надаас илүү хүчтэй яваад байна гэдэг нэг юм. Юу цаа чи юу болоод байгаа чи яг далд чин офшор данстай мөч гэдэг юм уу яг юу болоод байна гэдэг хийнэ гэсэн үг байхгүй. Тэр үед нь нөгөө нэгүслээ хэлнэ гэсэн. Өөр дандаа би ингээд үнгүү ард талтай штэ ч гэдэг юм уу те ингээд амар гоё. Тэнгүүт нэ эсэргүүцлийг харахгүй яг тэр маш бодиттой юм хараад байгаа. Хүч байгаадаар харагдсан. Тэгэхээр тэгвэл тэнд л нэг байгаад байгаа зүгээр мессеж очична гэсэн үг байхгүй. Бид бүх талаар дарамтлагдавч тэгээ няцардаггүй. Үндсэн ишлэлийн дараагийн хоёр ишлэл. Хараа бүх талаар дарамтлагдаж няцардаггүй ингээ мөнгөгүй, арчаагүй, гоо үзэсгэлэн байхгүй, би өвчтөд юу гэдэг боломж байхгүй, англи хэл байхгүй ингээд тэгсэн мөртлөө няцрахгүй яваад идэг. Бага хүмүүс сүд нь няцарч яхад манайсдаггүй яваад идэг. Ягаад гэхээр тэрийг тийм ээ би арчаагүй хөлөөнд зөвшөөрөх үед бурхан маа гэд нэг юм өгөөд байгаа байхгүй. Бүр илүү өөр юм өгөөд байгаа. Тэгээ сандардаг ч гэсэн цөхөрдөггүй, хавчигддаг ч хаягддаггүй, зохигддог ч мөхдөггүй гэдэг хоосон ч гэсэн баян юм шиг гэдэг нэг юм өөр юм бодит байдал яваад байдаг нь. Тийм ээ би ийм хоосоо ингээ хэлэх үед л байгаа байхгүй. Хоосон биш юм шиг яваад эхлэхээр яа бурхантай барилдаад эхэлж байна гэсэн. Тэгээ бурхан намайг хэрэггүй гэж байгаа юм байна те. За тэгвэл өөрөө нэг үзэхгүй дөө гэл. Тэгээ уулаад ирэхийг нь харнаа л гэсэн юм шүү дээ. Тэгээ уулаас тодорхой. Ягаад гэхэд нөхцөл тоглоомын дүрм нь манайс зориулдаг байхгүй юу? Бурхан л зориулагдсан. Сатан тэрэн дээр нэг тоглолт хийж байгаа. Нөгөө талд ариун сүнс тоглолт юм. Манайс харж чадахгүй амар цогц. Тэр утгаараа Есүс загалмаа цогцолтод нь үнэн гэж юу ингээ Понти Пилат асуухад хариулаагүй шүү дээ. Үн ч өөр ганц өгүүлбэрээр хариулахгүй шүү дээ. Чинь бүр ертөнд тэр чигээр бурхан бол үнэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бурхан чи хязгааргүй. Тэгэхээр яаж хариулах юм? Яг бурхан бол үнэн гэж хэлж болно те. Чи амар цогц ойлголт. Тэгэхээр ийм стан амар хэцүү энэ даалгаврыг би чаднаа гэд явж байгаа хүмүүс бол хэцүү гэдэг юм санаа. Тэгээд бусдыг шүүж чичлэхгүй бас өөрийгөө чичлэхгүй түрүү хэлсэн босоод урагшилчдаг гэсэн. Өөрийгөө дарамтлаа тийм зөндөө байдаг. Үн цэн рүүгээ ороод ингээ би бол арчаагүй. Зүгээр би сакс тоглож чадахгүй болохоос биш би хоол хийж чадна, хайрлж чадна, машин барьж чадна юу гэдэг те. Яа арчаагүй чи бильярд тоглож чаддаг юм уу хүнээ? Бүр чи үх мөх гэх юм уу? Зөндөө юм чадна шүү дээ. Тэрийг гол мэдж байгаа нөхөрөө судлаа хөлөвчөрдөг хүн. Би энэ дээр бол чадахгүй. Гэхдээ энэ дээр бол чадна гэж хэлэх тийм зүгээр юм эрүүл ухааны ойлголт байгаа гэдэг. Хүлээн зөвшөөрөхгүй болохоор нөгөөд чинь бүр амар аратан болоод ингээ манайсыг бүр үн цэн рүү ороод байгаа байхгүй. Тийм учраас чи бол ийм ингээд жичлэх үед ингээд би тийм биш гэдээ баг амиа аврах гэж байгаа юм шиг бүр үз тарна бүр манайс те. Маш тодорхой зүгээр ингэч хэмээг ингээд харах үед тийм биш те. Тэгээ энэ өөрөө Матай 10-ны дээр байгаа хүүхчийг итгэл байгаа байхгүй. Хүүхэд ерөөс яг юм. Тэр нэг ингэж байгаа. Тэр нэгэн Есүс
нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоогоод бүр ингэ харуулж байгаа. За эн чинь нөгөө анханасаа Адамыг бүтээхдээ ингэж бүтээсэн шүү дээ. Ингэж л сүнслэг ертөнцид ял байгуулна шүү дээ гэдэг адилхан. Үннээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд яасан ч орохгүй. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэдтэй адил өчүүхэн болгоно гэж байгаа. Өчүүхэн сул талтайгаа хүлээн зөвшөөрнө. Тэр нь Тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу болно гэдэг байгаа. Амлалт байгаад байгаа. Бүр бүгдийг нь эзэн хангаж өгнө. Хэдэн сул талаа та хэлж чадна. Бүгд сул тал биш болох байхгүй. Ариун сүнс үүний төлөө амьдарч байгаа тийм зорилго бол. За тэгээд эцэст нь юусаад ганцхан л хэрэгжүүлэлт. Тэр нь юу гэхээр гэрэл дотор хоорондоо нөхрөл гэж эзэн бурхан өөрөө хэлж байгаа. Хоорондоо нөхрөл. Тэгвэл манай үйлдвэр ажиллагаанд орох гээд байна л гэсэн. Эзэн тий бүх хүч хөгжүүлэх, угаах, цэвэрлэх, гэрлийн хүч ажиллагаанд орж харанхуй хүчийг ялна гэсэн. За тэгээ энийг бүгдээрээ бариа дотроо тэгээ залбирах үед чинь бодогдох бодлоо бас чагнаад Петр шиг чагнахгүй өөрийнхоороо биш чагнаад эзэн рүү ирцгээе.